За Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд улсын их хурлын гишүүнийг дараах үндэслэлүүдээр эргүүлэн татдаг болох хуулийн төслийг санаачлан улсын их хурлд өргөн барихаар болж байна. За тухайлбал ёс зүйн зөрчил гаргасан бол эргүүлэн татах. За өргөсөн тангаргаасаа няцаж ноцтой зөрчил гаргасан гишүүнийг ёс зүйн дэд хороо болон улсын их хурлын нэгдсэн чуулганаар заавал хилэлцсэн үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр эргүүлэн татах. За гэмт хэрэг үйлдэлсэн шүүхээр эцэслэн тогтоогдвол эргүүлэн татах. За жагшаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан бол эргүүлэн татдаг болох хуулийн төслийг санаачлан өргөн барихаар болж байна. Тэгэхээр сүүлийн үед нэг ялангуяа улсын их хурлын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, за мөн ёс зүйн ноцтой зөрчлүүд гаргадагч их хурлын гишүүнийхээ дархан эрхээр халгавчилж, их хурлын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрэхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаад ард иргэд шүүмжлэлтэй байсаар байна. Тэгэхээр энэ асуудлыг нэн яралтай засаж залруулахыг ард иргэд та биднээс өдөр бүр шаардсаар байна. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд улсын их хурлын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, үндсэн хууль зөрчсөн бол эргүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийн хүртэл энэхүү үндсэн хуулийн заалт хэрэгжих эрх зүйн орчин амьдралд өөрөө биелээ болж чадаагүй байдаг. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга хариуцлага ёс зүйн өндөр хэмжээнд байх ёстой гэж үзэн үндсэн хуулийн энэхүү заалт хэрэгжих гол зангилаа нь болсон хуулийн төслийг санаачлан их хурлд өргөн барьж байна гэж ойлгож болно. За Монгол улсын ерөнхийлөгчийн улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг болох, хариуцлага хүлээлгдэг болох, за парламентын засаглалыг бэхжүүлэх зорилготой гэж тайлбарласан хууль санаачлах эрхийг иргэд олон нийт дэмжиж байна. За гэвч улсын их хурлын тухай хуулинд нэг заалт байгаа юм. За улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д улсын их хурлын үйл ажиллагаа, за хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн улсын их хурлын гишүүн санаачлна гэж заажээ. За ийм учраас ерөнхийлөгч улсын их хурлын гишүүнийг эргүүлэн татах уу, улсын их хурлын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах нь хууль зөрчсөн үйлдэл болно гэж хэлэх хуульчилж байгаа юм а.